Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас үзүүлж байна. За миний хүү юу вэ? Тавгээд байж л наа. Чи яасан дуу моотойг зүгээр үү? Ажил дээр ажлынхаа эмэгтэйгээ жоохон хоргоочгүй юу? Тий. Тэгсэн чинь хэлцсийн дараг ажлын байрны дарамт марад ч сонь юм яриад байгаа. Юун сүртэй юм тийм ч. Залуу хахад тэр байтугай юм болж л байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Чи одоо хүүхдүүдтэйгээ юу яриад байгаа? Хан жоохон дугуй байж байхгүй юу? Ирчүүд юм ярьж байна. Ашиг. Миний хүү юу вэ? Ангийн багш эргэжтэйсэн бол амархгүй. За бас яач вэ? Баян огтуудтай хурлын. Тэг бидний загнаадах юм. Одоо тэг юу гэж загнах вэ? Тэгвээ тэгээд шоулж болохгүй, дэрлэж болохгүй ч гэж. Ачаач юм яриа л л. Уус эмэгтэйч амар ядаргаатай. Амар үглээ те ээж. Хүүхдүүд миний эмэгтэй хүнийг үл тоож шоглож яах нь вэ? Ер нь тэгээд би эрэгтэй, би эмэгтэй гэж хүүсээр ялгуурлан гадуурхаж яах юм? Бид нар бүгдээрээ адилхан тэгш эрэгтэй хүмүүс үсттэй. Тэгш ирэх гэх юм. Ер нь байж тээ. Эрхэн гэдэг чинь амьдралын хүнд хүчрийг үүрч явдаг болохоор эмэгтэй хүнээс давуу эрэгтэй гэдгийг л ойлгож ав. Мэдв үү? Тийм ээ тийм. Манай ангийн хөвгөөч гэсэн намайг байнга шоглдог. Тэгээд ч угаасаа хөвгүүдийн зүв байдаг болохоор том болсон чинь адил өөрчлөгдөхгүй гэдэгтээ би бараг эвлэрсэн. Яасан миний хөө? Намайг эмэгтэй болохоор байнга дэрлэгдэх юм уу? За сонсоо. Буруу хандлагыг байх ёстой юм шиг өөгшүүлсээр байгаад хүүхдүүддээ ямар үлгэр дуурайл үзүүлж байна? Ер нь штэ. Хүйсээр ялгуурлан гадуурхна гэдэг хүчирхийлэл гэдгийг одоо хүртэл ойлгохгүй юм уу? Харин тийм ээ. Ань ойлгож байна. Уучлаарай. Миний охин ч гэсэн уучлаарай. Та хоёр ч гэсэн бодгол хэрэгтэй юм байна. Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай.